За улсын хөгжил сумаас нийслэлийн хөгжил хорооноос гэдэг сум орон нутгаа хөгжүүлэхэд иргэдтэйгээ хамгийн ойр ажилдаг анхан шатны нэгжийг сонгох хариуцлагатай энэ үед орон нутагт нэр дэвшиж байгаа ардчилсан намын нэр дэвшигчдэд дэмжих үүднээс тус намын нэр бүхий төлөөлөгчид Баян-Хонгор, Өвөрхангай аймгийн сумдаар ажиллаад иржээ. Тэд ардчилсан намын гишүүд дэмжигчид болон жирийн иргэдтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсоод байна. За иргэд засгийн газрын өнгөрсөн 100 хоногийн ажлын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Засгийн газар амлалтаасаа ухарсан үйлдэлээс гадна төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэрээс хэтэрж байгааг иргэд онцолж байлаа. Өглөөг бид халаа сэлгээгээр өгдөх боллоо. Төрийн албан хаагчдыг хавтгааруулан халах явдал Баян-Хонгор аймагт улам газар авч гарч байгаа юм байна. Одоо их байгч намын мөрийн хөтөлбөр яаж хэрэгжих вэ? Энэ хүрээнд бол үнэхээр нэлээд олон асуудлууд бид их хурлын төвшөнд бол тавьж байгаа. Ялангуяа өнөөдөр ард түмний өмнө авсан амлалт гэдэг бол энэ бол тангараг юм аа. Энэ тангараг үүрэг амлалтаа хэрэгжүүлэх энэ тал дээр амлалтаа биелүүлэх тал дээр бид маш их тэмцэж ярьж байгаа. Бид олон асуудал дээр ухралтууд гарч байгаад бол их харамсалтай байгаа. Энэ бол эрх зүйн шинжилгээний хувьд гарч байгаа ухралтуудыг бид ярьж байна. За дээр нь төсөв, нийгмийн хамгаалал, за ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, малчид, хөдөлмөрчид ер нь олон чиглэлээр бол гарч байгаа ухралтууд дээр өнөөдөр улсын хурлын төвшөнд бол нэлээд тийм хурц яриа хэлцээрүүд бол явж байгаа. Ажилтаа амьдралтай байх бололцоог хаан боомлож байгаа үйлдэл тус сум орон нутагт болж байгаа шүү гэдгийг төв орон нутгийнханд уламжилж хэлхийг хүссэн юм. Амлалтаасаа ухарч ард иргэдийн эсрэг шинжтэй үйлдэлээ эргэн харахыг эрх баригч намаас сум орон нутгийн иргэд хүсэж байгаагаа уулзалт үеэр илэрхийлж байлаа.